Сайн бацгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээлийн сэдэв дүгнэлт хийх. Сургачгийн 34-өөс 36 дугаар хуудас. Энэхүү хичээлээр шалтгаан болон үр дүн гэсэн холбоог ойлгох юм. Бүгдээрээ учир зүйтэй сэтгэх буюу аливаад логиктойгоор хандах, өгсөн мэдээлэл нөхцлүүдийг нэгтгэн дүгнэх сонирхолтой даалгавруудыг өнөөдөр гүйцэтгэе. Жишээ бодлого. Аль нь шалтгаан, аль нь үр дүн бэ? Хоёр зургийг сайтар хараарай. Ямар үйл явдал болж байна вэ? Эхний зурагт бороо орж байна, шавхай тогтсон байна. Охин шавхаан дээр үсэрч байна. Харин дараагийн зурагт түүний гар бохирдсон байна. Тухайн шалтгаанаас болж тухайн үр дүн гарсан байх ёстой. Тэгэхээр гадаа усан дээр тоглосны улмаас болж түүний гар бохирджээ. Тэгэхээр эхний зураг шалтгаан, дараагийн зураг үр дүн байх нь. Аль нь шалтгаан, аль нь үр дүн бэ? Яагаад? Эхний зурагт бяцхан тулаан бүжин хоолоо идэж байна. Сүүлийн зурагт шүдэн бохирдсон тул шүдээ угааж байна. Тэгэхээр эхний зураг шалтгаан, сүүлийн зураг үр дүн байх нь. Бүгдээрээ шүдээ тогтнол сайтар угааж байгаа үсттэй хүүхдүүдээ. Аль нь шалтгаан, аль нь үр дүн бэ? Эхний зурагт бяцхан тулаан бүжин хөгжим тоглож байна. Түүнийг харахад үнэхээр сайн тоглож байгаа бололтой. Харин сүүлийн зурагт шүүгчд тулаан бүжинд сайн тоглосон тул 10 оноо өгч байна. Тэгэхээр эхний зураг шалтгаан, сүүлийн зураг үр дүн байх нь. Зурагт ямар үйл явдал болж байна вэ хүүхдүүдээ? Аав ээжтэйгээ ярилцаарай. Ямар шалтгааны улмаас ямар үр дүн гарч байна вэ? Тоглоомоо цуглуулад явж байгаа найзыгаа мөргөөд унгаачлаа. Үүнээс болж юу болсон бэ хүүхдүүдээ? Зүйтэй хурааж исэн тоглоомоо газар тунгаачлаа. Энэ үйлдэл зөв үйлдэл үү, буруу үйлдэл үү? Дасгал 2. Үр дүнг ажиглаад эхний багнаас тохирох шалтгааныг дугуйлж ярилцаарай. Үр дүн бүгдээрээ харъя. Хүү ямар үйлдэл хийж байна вэ? Зүйтэй гадилны хальсыг хайж байна. За тэгвэл шалтгаан нь аль юм болоо? Эхний зураг дээр сургалтаа ундаа ууж байна. Сүүлийн зурган дээр гадил жимсийг хальсалж байна. Тэгэхээр шалтгаан нь 2 дахь зураг байх нь. Яагаад гэвэл эхлээд гадлаа хальсалж идээд дараа нь хальсаа хогийн савнд хайна. Тэгэхээр энэ үйлдэл нь зөв үйлдэл үү, буруу үйлдэл үү гэдгийг аав ээжтэйгээ яриарай. За одоо дараагийн зургийг харъя. Хүүхэд уйлж байна тийм ээ. За хүүхэд юунаас болж уйлсан бэ? Бүгдээрээ шалтгааныг нь олъё. Эхний зурган дээр нохой тоглоомнуудыг унгааж байна. Хоёр дахь зурган дээр нохой унтаж байна. Үр дүнг харахад уйлж байгаа хүүхдийн хажууд унгаасан тоглоом байгаа учраас шалтгаан нь эхний зураг байх нэ. За дараагийн игнийг харъя. Охин ямархуу байдалтай байна вэ? Зүйтэй охин шалб норсон байна тийм ээ. Тэгвэл яагаад охин норсон болоо? Бүгдээрээ шалтгааныг тодруулъя. Эхний зурган дээр үүлнээс бороо орж байна. Харин дараагийн зурган дээр нар гарсан байна. Тэгэхээр бороо орсноос болж хүүхэд норжээ. Сүүлийн зураг. Өндөг яагаад хагарсан байна вэ? Бүгдээрээ эхний 2 зургаа харъя. Эхний зурган дээр өндөг дахианы хажууд байна. Харин дараагийн зурган дээр газар унсан байна. Тэгэхээр шалтгаан нь 2 дахь зураг байх нь. Дасгал 5. Дараа нь юу болсон талаар тохирох хувилбарыг тэмдэглээрэй. Энэ даалгаврыг гүйцэтгэхдээ аав ээжээсээ тусламж аваарай. Эхнийх нь хүүхэд уйлж байна тийм ээ. Хүүхэд өлсөөд уйлж байна. Аль нь шалтгаан юм болоо? Эхнийх нь хүүхдийг аргатахаар тоглоом өгсөн. Дараа нь хүүхдэд хоол өгсөн. Тэгвэл хүүхдэд хоол өгсөн нь зөв хувилбар. Яагаад гэвэл хүүхэд өлсөөд уйлж байгаа. Дараагийн зургийг харуул хүр шайл нохоогоо алдсан. Эхний хувилбар нь хүр шайл нохоогоо хайж байна. Дараагийнх нь хүр шайл зурагт үзэж байна. Тэгэхээр зөв хувилбар нь эхний хувилбар. Нохоогоо алдсан учраас мэдээж нохоогоо хайх хэрэгтэй. Энэ мэдчлэн үнэхээр сонирхолтой даалгавруудыг бүгдээрээ өнөөдөр хийж амжсангүй. Тэгэхээр гэрийн даалгаварт үлдсэн бодлогоодаа бодоорой. Баяртай.